Уралдаан шалгалтанд өргөнөөр ирдэг 3 чанартай бодлогыг бүгдээр бодож гүйцэтгэе. 60 дугаар бодлого зурагт үзүүлсэн системд үрэлт байхгүй. Системийн масс тус бүр нь 2.15 кг. Үс өнөх нарийн утсаар хувцсан M1 ба M2 масста ачаа. M3 масста том битээ харьцангуй хөдөлгөөнгүй байсан бол M3 масста биеийн хурдтгалыг бол F хүчний хэмжээг олоо гэсэн байна. Эдгээрийг олохын тулд бие тус бүрд үйлчилж байгаа хүчнүүдийг дүрслээд дараа нь энэ дүрснээсээ бүгдээр хөдөлгөөний тэгштгэлүүдэд бичиж. За энэ дээр ямар хүч үйлчлэх вэ гэхээр доошоогоо mg дэшигээ t хүч үйлчлэнэ. Энэ дээр бичиж чинь гэсэн үг бүгдээрээ. Тэгээд m1 болон m3 битүүд маань хоорондоо шүргэлцэж байгаа учраас m3-ын зүгээс m1-ийг түлхэх нь тодорхой реакцийн хүч байна гэсэн үг. Ийшээгээ мөн ийшээгээ за нөгөө тийшээгээ ийм хурдталтай байна. Энэ хурдтгалыг зурчих. Энийг t-ийг энийг болохоор m1g гэж энэ хэд гарах вэ гэвэл 20 ньютон юм байна. Энийг n1 гэж бүгдээрээ энэ аг нь үлдээч. За дараагийн бит бол дараагийн бит төр дээр байгаа m2 масста битийг бүгдээр авч хэлцээ. Нэг m1 масста би энд байлаа. Тэгээд энэ бит бол зүүн гар тийшээ а хурдталтай явж байгаа. Мөн t-гээр татагдж байгаа. Тэрийг нь бас зуръя бүгдээрээ. Ийшээгээ t-гээр татагдж байгаа. Өөр ямар нэгэн хүч байна уу? За босоо техник дээр хэд хэдэн хүч байна? n2 байна. Энэ доош бол m2g байна. Хэдгээрийг нь бас бичээд авчи. m2g дэшигээ түүнийг n2 гээ. За энэ саяныхаа ярилцлага бүгдээрээ ийш нь гаргаад ингэ биччихье. Ийшээгээ бол юу болох вэ гэвэл t хүч болно гэсэн үг. За 3 дугаар бие. 3 дугаар бие дээр ямар хүч үйлчлэх вэ? 3 дугаар бие дээр ийм хүчнүүд үйлчлэнэ. Ийшээ а хурдталтай явж байгааг бодчихъя. За мөн гадны ийм хүч байгаа юм байна. Тэр нь F доошоо mg дэшигээ n түүний дээрээс бас n2-оор түлхэж байгаа. Тэрийг нь бас ингэ зурчихъя. Тэгэнгүүтлээ өөр ямар хүч үйлчилж байгаа вэ гэхээр урт талд нь байрлуулсан байгаа m1 масста тайрдас түүнийг буцаага түлхэн. Тийм учраас тэрийг бас дүрслээ хэвлээ. За баг ингээд болчихвоо гэсэн чинь энд нэг юм үл хөдлөх эргэвч байгаа юм байна. Энэ эргэвчнээс тодорхой хэмжээний хүчнүүд үйлчилнэ. За энэ бол t, энэ бол ингээд t байх нь ойлгомжтой. За ингээд m3 масста бит. Хамгийн ихний битээрээс бүгдээр хөдөлгөөний тэгштгэлүүдэд бичиж. T гэдэг бол m1g-тэй тэнцэх нь тэр маань 20 гэдэг дүрэн олчихсан байсан бидэд. За хоёрт нь n1 F-тэй тэнцэхтэр бичих юм бол тэр маань m1-ийг үржих нь m1 маань 2 байгаа учраас 2a болж гарч ирэх нь байна. За энийг ингээд тавьчихъя. За 3 дугаар тэгштгэл 3 дугаар тэгштгэлийг 2 дугаар бие дээр бүгдээрээ бичиж. 2 дугаар бие гэх юм бол голын бие гэсэн үг. Босоод тэнцлэг дээр n2 тэнцүү m2-ыг үржих нь m2 маань 1 кг масстай 10 ньютон гэсэн үг. Хэвтэй тэнцлэг дээр бүгдээрээ бичих гэж оролдох юм бол t-гээр татаж байгаа түүнийг t тэнцүү m2-ыг үржих нь a болох нь t-г бид нар олчихсан 20 ньютон гэж олчихсан байсан. m2 маань 1 кг юм байна. Тийм учраас a маань 20 м/сек квадрат гэдэг энэ дээрээс хурдтгалыг нь бүгдээрээ олсон бүлгөө. Тавт нь одоо энэ дээр бичнэ хэвлээ. Энэ дээр юу болох вэ? Энэ дээр нэг ийм юм болно. За би энийг эхлээд энэ 2 гэдэг ингээд тэмдэглэж, энийг n3 гэдэг тэмдэглэж, энийг f гээ. Энийг бол m3g гэдэг энэ бол 50 ньютон юм байна. Харин урдаас түлхэж байгаа нь n1 байсан. n1 нь 2 ата тэнцүү. За n1-ийг шууд олчих болж байна. n1 гэх юм бол 2-ыг үржих нь a 40 ньютон хүчээр урт талаас нь түлхэж байна. Саадчулж байна гэдээ бүгдээр ойлгочихъя. За босоод тэнхлэхийг би хаялаа. Хэвтэй тэнхлэг дээр хүчнүүдийг нь зуръя. m3 масста том бит дээр f хүч байна. Хасах нь за n1 хүч байна. Өөр ямар хүч байна вэ гэвэл тэр дээр t хүч байна. Энэ дээр гэсэн энэ нуугдцсан байна. Хасах нь t тэнцүү m3-ыг үржих нь a. За одоо мэдэгдэж байгаа зүйлсээ бүгдийг нь орлуулъя. F мэдэгдэхгүй байгаа n1-ийг олсон сая 40 гээд хасах нь t хамгийн түрүүнд бүгдээр 20 гэж олсон. m3 гэдэг бол 5a. Ингээд f тэнцүү 60 дээр нэмэх нь 5a байх нэ. F тэнцүү 60 дээр нэмэх нь 5a. 5-ыг үржих нь 20 буюу ингээд 160 ньютон гэж олдох нэ. Харин одоо бүгдээрээ 61 дугаар бодлогыг бодъё. Зурагт үзүүлсэн өрөлтгүй системд m масста тайрдас налуу автгатай харьцангуй хөдөлгөөнгүй байна. Масс тус бүр 4 кг ба 1 кг бөгөөд налуун өнцөг 37 градус бол F хүчний хэмжээ бүгдээрээ олох нь. Энэ F хүчний хэмжээг олохын тулд энэ шантаг дээр байгаа юм жижиг m масста тайрдас дээр үйлчилж байгаа хүчнүүдийг зурж харуулад тэрэн дээрээс хөдөлгөөний одоо тэгштгэлийг бичих замаар энэ бодлогыг бодож болно. За эхлээд ямар ч байсан энийг эргүүлж хийдүүлээ. За түүн дээр үйлчилж байгаа хүчнүүд ямар хүчнүүд вэ гэвэл дэшигээ n mg cos mg sin
Үрэлт байхгүй. А хурдтгал. Ингээд А хурдтгалаа бичиж. Энэ бол n, энэ бол mg cos 37 биш. mg sin 37 байх ёстой энэ маань. mg sin 37. Энэ нь бол mg cos 37 градус байх учиртай. Энэ mg sinus 37 налуугийн дагуу шантгийн налуугийн дагуу түүнийг гулгуулах гэж оролдож байгаа. Тэгэхээр энэ нь саад учруулах, энийг үгүйхийхд өөр нэг хүч бий болох ёстой. Тэр хүч нь хаанаас гарч иж байгаа нөхөр яг үнэндээ энэ F цаашлаад энэ А-тай холбоотой хүч байгаа. Тэгвэл mg sin 37-г тэнцвүүлэх нэг хүч байх учиртай ажээ. Окей, тэгвэл энэ А буюу F-тэй холбоотой тэр хүчийг бид нар яаж гаргаж ирэх вэ гэхээр энэ одоо тэр шантгийн налуу хавтгааны дагуу x тэнхлэхийн дагуу бид нар бичих хэрэгтэй байгаа. Ямар ч байсан массыг үржих ингэ тавьчих. Гэтэл тэр хурдтгал чи энэ хурдтгалыг харангуул энэ хурдтгал чинь өөрөө аль хурдтгал вэ гэхээр энэ хурдтгал. Энэ хурдтгал маань өөрөө налуун дагуу биш байгаад байна. Налуун дагуу болохын тулд түүнийг байгуулагчд нь задлаад дагуу байгаа тэр байгуулагчийг нь бүгдээр авч хэлцээ. Окей. За ингэ тавьчихаар энэ үнцэг өөрөө 37 градус үнцэг болно. Тийм учраас энэ нь А sin 37 болох бол энэ байгуулагч нь А cos 37 гэж бичигдэнэ. Ингээд m-ийг үржих нь А-гийн оронд би налуун дагуу байгаа А-г үржих нь cos 37 градусыг биччихлээ. Маасууд нь ингээ хураагцсан А нь хэд гарах вэ гэвэл G-г үржих нь sin 37 хуваах нь cos 37 байх нэ. G-г 10-аар авъя. Sin 37 хэд гэсэн байна? Тэг 6, нөгөөх нь тэг 8. Ингээд энэ хоёрыг хураах юм бол 4-ний 3 7.5 гарах нэ. Тийм ээ. 0.75 гээд 7.5 метр секунд квадрат. А-г нь хурдтгалыг нь ямар ч байсан олчлаа. Тэгвэл F хүчийг бол олох амархан байна. Энийг нэг бүтэн бит гэж үзчихье бүгдээрээ. Тэгвэл том m дээр жижиг m-ийг нэмээд 4 дээр нэмэх нэг буюу 5 кг масстай гэсэн үг. 5 кг масстай энэ биеийг F хүчээр бүгдээр түлхэхэд 7.5 гэдэг хурдтгалтай болсон гэж үзчихье. За ингээд бүгдээр бодъё. 25 35 37.5 нэг хүчээр түлхэж байжээ. 62 дугаар бодлогыг бодъё. Зурагт үзүүлсэн систем дэх ачаанууд хоорондох болон доод ачаа ба гадаргуу хоорондох хүрэлтийн коэффициентүүд ижил 0.5. Ачаанууд хоорондох болон доод ачаа гадаргуу хоорондох хүрэлтийн коэффициент ижил 0.5 гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ хооронд нэг юм үрэлт байгаа гэсэн үг. Ингээд даруулсан тавьсан ачааны масс m ямар байхад доод талын ачааг гулсахгүй вэ гэж асууж байна. Даруулсан тавьсан ачааг бол систем ямар хурдтгалтай хөдлөх вэ гэж байна. Тэгэхээр даруулсан тавьсан ачааг шууд асууж байгаа учраас эдгээрийг нэг ийм том бүтэн масс гэж үзчихье. Том m дээр жижиг m-ийг нэмье. Тэгэх юм бол 2 дээр нэмэх нь том m гэсэн үг. За тэгвэл энийг энд ингээд төсөөлчих. 2 дээр нэмэх нь том m масс байгаа. 2 дээр нэмэх нь том m. Баруунгаар тийшээгээ дүүн Т хүч үйлчлэн ийшээ үрэлтийн хүч үйлчлэн нормал хүч үйлчлэн ийшээгээ mg хүндийн хүч үйлчлэнэ. T-г ингээд нормалыг нь хүндийн хүчийг бичээ 2m дээр нэмэх нь 2 дээр нэмэх нь m g зүүн гар тийшээ үрэлтийн хүч байгаа. F үр. Окей. За хамгийн түрүүнд n гэдэг бол өөрөө 2 дээр нэмэх нь m-ийг үржих нь g юм байна. Хоёрт нь гэх юм бол f үрэлтийг бол f үрэлт гэдэг бол μ үржих нь n байгаа. μ гэдэг маань 0.5 гэдэг өчгсөн. 2 дээр нэмэх нь m байна. За тэгээд g байна. Тэрийг бол ингээд 10 гэдэг бүгдээрээ биччихье. Энэ 5-ыг үржих нь 2 дээр нэмэх нь m болж үрэлтийн хүч маань гарч ирлээ. Ийшээгээ нэг хурдтгалтай явж байгаа гэд одоо үзэж болох уу? Гэхдээ шууд энэ дээр юу гэж өгсөн байгаа вэ гэхээр ямар тохиолдолд ачаа гулсахгүй байх вэ гэдэг маань антик гэсэн үг. Энийг ингээд тэгээр авч бодох нь бүгдээрээ. Хэвтэй тэнхлэхийн дагуу ямар тэгштгэл бичиж болох вэ гэвэл Т-гээс хасах нь F үр, тэр маань 5-ыг үржих нь 2 дээр нэмэх нь M. Тэнцүү 2 дээр нэмэх нь M. Үржих нь тэг. Ямар нэгэн хурдтгал байхгүй учраас тийм учраас энэ тал нь тэр чигээр тэг болчих нь. Т гэдэг бол эндээс 10 дээр нэмэх нь 5M гэж гарч ирэх нэ. Одоо бүгдээрээ массыг олгож байгаа. Дахиад нэг тэгштгэл надад хэрэгтэй байна. Тэр тэгшгэлийг энэ доод талын зүгдэж байгаа биеэс бүгдээрээ гаргаж ирээ. Зүгдэж байгаа биеийг зурх юм бол дээшээгээ ямар хүч үйлчлэх вэ? Дээшээгээ Т хүч үйлчлэн, доошоо mg хүч үйлчлэн. За тэгээд А бол байхгүй. Хөдөлгөөнгүй байгаа учраас энийг Т гэж бүгдээрээ энийг 40 ньютон гэдэг нь харагдчихэв. Яагаад вэ гэхээр энэ бол өөрөө 4 кг учраас. Т гэдэг бол 40 ньютон болох нь энэ дээрээс гарч ирнэ. За ингэж ütсэн ч болно. 40-оос хасах нь Т тэнцүү тэг. Энэ дээрээс Т тэнцүү 40 болох нь ойлгомжтой. Тэгвэл энэ Т-ийн оронд 40-ыг оруулах нь байна л да. 40
5m 40-аас 10-ыг хасаа 30 гарна m тэнцүү 6 кг байсан байх юм. За эхнийхийг нь олчлоо. Энэ бол А байлаа. Б-г нь олъё. Даруулан тавьсан ачааг output систем ямар хурдтай хөтлөх вэ гэж асууж байна. За системийг нэг бүтэн юм систем гэдээ аваад үзчих юм бол одоо тухайлбал энэ ингээд даруулан тавьсан ачаа байхгүй. M1 болон M4 хоёр л байгаа тийм. M1 болон M4 хоёр л байгаа. За тэгээд эдгээрийг хөдөлгөөнд оруулж байгаа ерөнхий хүч нь юу гэхээр энэ M4 түлчилж байгаа энэ хүндийн хүч энэ системийг хөдөлгөөнд оруулнаа. Тэр бол 40 ньютон байсан. Гэхдээ ганцхан энэ хүндийн хүч ингээд дангаараа ноёлоод байхгүй. Энэ том массыг энд байгаа энэ том одоо энэ 4 кг массыг хоёр дээр нэмсэн шүү. Тэгээ том масс гэдэг төсөөлж. Тэр том массыг хойш нь татж байгаа нэг үрэлтийн хүч байгаа. Том массын нэгийг гэвэл арай дээр баг. За тэр маань энд зурагдана гэсэн үг. Энд зурагдана. За тэгвэл энэ үрэлтийн хүчийг ихлээр олж хийдэл. Энэ F үрийг штрих гэчээ. F үр штрих гэдэг бол M1 масстай тайлбарт үйлчилж байгаа үрэлтийн хүч mu M1 G. Mu маань 0.5, G маань 12 кг. Ингээд энэ дээрээс 10 ньютон гарч ирэх нь байна. Нөгөө татаж байгаа хөдөлгөөнд оруулж байгаа хүч маань 40 ньютон 10 гай болоод байна түнд. За тэгээд энэ хоёр хүч маань нийлээд хэнийг татаж байгаа гэхээр M1 дээр нэмэх нь M2 үржих нь A. Ийм хурдталыг татаж байгаа A' гэх A' гэдэг бол 30-30-ыг хуваах нь M1 дээр нэмэх нь M2 2 дээр нэмэх нь 4 6 5 м/сек квадрат хурдталтай хөдлөх нэ. За энийг тус нь элементээр нь салгаж байгаад бүгдээрээ бодож болох байсан. Гэхдээ би төсөөллийг дахиад сайжруулах үүднээс ингээд зураад өгье. 2 дээр нэмэх нь 4 буюу M1 дээр нэмэх нь M2. Энийг татаж хөдөлгөөнд оруулж байгаа хүч нь ерөнхий хүч нь энэ цаад болж байгаа үрэлтийн хүч нь. Тэр үрэлтийн хүчийг F үр штрих гэсэн тэр нь бол 10 ньютон байсан. Ерөнхий хүч нь M2G гэдэг хүч байсан. Тэр нь 40 ньютон байсан. Ингээд ийшээгээ A штрих хурдталтай хөдөлж байгаа гэж тайлбарлаж болно.